Сайн байцгаана уу? Би Сон байна. Энэ удаагийн бичлэгт маань тавтай морил тэд танд юу хэлхийг хүсэж байгаа вэ гэдгийг хараад өгнө. За энэ бичлэгэн сайхан нэмэлттэй байгаа. Энэ бичлэгээр нь болохоор нэмэлт бишээр нь тэдний байдал, таны байдлыг харж өгнө. Тэдний бодол, тэдний таныг их бодол, таныг их мэдрэмж, танаас хүсэж байгаа зүйлийг нь харна. Таны байдал буюу таны бодол, таны мэдрэмж, тэгээ таны түүнээс хүсэж байгаа зүйлийг нь харж өгнө. Ингэснээр яг таны сонгосон групп нь яг өөрийн групп мөн байна уугүй юу гэдгийг шалгах боломжтой болж байгаа маа. За тэгээд тэд танд юу хэлхийг хүсэж байгаа вэ гэдгийг харж өгнө. Rider Waite болон Roman Sticker-ыг харна. За тэгээд эцэст нь энэ харилцааны чиглэл хаашаа явж байгаа вэ гэдгийг харж өгөөд бичлэг нь өндөрлөнө. За тэгээ хэрвээ та нэмэлтийг авах юм бол тэдний дараагийнх нь алхмыг харж өгнө. Тэдний дараагийн алхам хизээ их вэ гэдгийг нь Shaw болон Star Dragon гэдэг Oracle руу харна. Тэгээд эцэст нь сахиуснууд нь таныг юу хийгээсэ гэж хүсэж байгаа вэ? Сахиусны чиглүүлэг зөвлөгөөг нь Runa Dice буюу Runa шогоор тэг хүзрөөр харж өгөх болно. За 3 өөр төрлийн хязгаар харж өгөө шүү сахиусныхаа зөвлөгөөг. Тэгээ за group номер 1 The High Priestess, group номер 2 The World, group номер 3 Strength. За нэгээр нойртуулж харж өгье. Сайхангүй амьсгаа авангаа өөрөө группийг сонгоорой. Тэгээ групп нь буруу групп сонгоцсон юм шиг санагдах юм бол эхнээсээ шууд мэдэгдэнэ. Тийм учраас алийг нь сонгосон болно. За 2 дахь групп. За 3 дахь групп. За групп номер 1 сайн байцгаана уу? За эхлээд таны байдал болон тэдний байдлыг нь харж өгье. За би зүүн тэгээ баруун талд 2 өөр логийн үзрийг нь суулж өгнө. Тэгээ айлчлуун таны үзэр байх боломжтой. За зүүн талын луу. Яасан гоё үзэр гарч ирж байна. Баруун талын луу. За төстэй өнгөтэй 2 луунууд гарч ирж байна тийм. За зүүн талын луу нь болохоор хувирал гэдэг 3 тоотой хөзөр гарч иржээ. Өөрийгөө тодорхойл. За энэ далайн чимшиг, ганц ивэр чимшиг үнэхээр тийм гайхамшигтай юр бусын луунууд дүр зурлал орж ирж байна тийм. За баруун талын луу нь болохоор rebirth буюу шинэ мэдлэлт, giving yourself a second chance, өөртөө 2 дахь боломжийг өгөх гэдэг юм бас улаан цэнхэр өнгөтэй луунууд гарч ирж байна. Бүх луунууд нэм улаан цэнхэр өнгөтэй луунууд биш. Гэт өөр янз бүрийн өнгөтэй луунууд байгаа. Тэр дундаас юм яг төстэй юм wine red гэдэг чинь виноны улаан тэгээд юм цэнхэр өнгөтэй. Тэгснэ нэг тал нь улаан нарайх, нөгөө талынхаа цэнхэр нарайх гэдэг юм сонирхолтой үзүүр гарч ирж байна. За тэгснэ нэг нь болохоор хувирлаар явагдаж байгаа гэж байна. Тэгээ нөгөөх нь болохоор нэг нь transform хийгээд нөгөөх нь шинээр мэндэлсэн. 3-ын тоотой 22-ын тоотой энэ ерөөсөө ихэр төлөөдийн үзэр бололтой. Би бүр үнэхээр итгэлтэй. Яагаад гэвэл ихэр төлөвүүд яг нэг цаг мөчид яг адилхан зүйлийг хийж идэг. Яг адилхан уг сонголтуудыг буюу core choice-уудыг хийж идэг. Core choice гэдэг нь юу юм бэ? Core choice гэдэг нь ерөөсөө за би өглөө болгон өдөр болгон хоол иднэ гэдэг сонголт бол core choice. Гэхдээ өдөр болгоос ирчээд яг ямар хоол идэх вэ? Нэг нь банан, нөгөөх нь алим гэдэг ч юм уу тий. Тэр нь болохоор хувь хүний зан характерын сонголт аваад байдаг. Гэхдээ ихэр төлөвд хэрвээ нэг ихэр төлөв нь өдөрт би 3 хоол иднэ гэдэг сонголтыг гаргах юм бол нөгөө ихэр төлөв нь ч гэсэн дагаад би өдөр болгон хоол иднэ гэдэг сонголтыг гаргасан байдаг. Тэгэхээр энэ хоёр хүмүүс хоёулаа хувирж байгаа харагдаж байна. Хувирсан шинээр мэдлж байгаа харагдаж байна. Тэгэхээр маш хүчтэй мундаг хүмүүс энэ хоёр талд хувираа яваад байгаа. За тэгээд High Priestess гэх үзэр нь өөрөө болохоор ангаалтыг бэлэгддэг, далд мэдрэмжийг зүн бэлгийн мэдрэмжийг бэлэгдэн, шидийг бэлэгдэн, цагийн зүйл цагаараа болж байгаа юм бэлэгдэн, ерөөхдөө бол хувь заяан тэгшхэн жигд байгаа бэлэгдэн, бас маш хүчтэй юм эмгтээлэг хувирлтуудыг бэлэгддэг үзэр байгаа. За тэгэхээр та хоёрын нөхцөл байдал дээр би нэмэлт цаахан мэдээллүүд Classic Rider Waite-ийн үзрээр харж өгье. За тэгэхээр энэ хоёр лууг нь би юу гэж нэрлэх вэ? Хувирлын луу, мэдлэлтийн луу гэж нэрлэх юм байна. За хувирлын луу нь нөгөө талдаа юг
бодож мэдэрч тэгээ юу хүсэж байгаа вэ? За бодож байгаа. Мэдэрч байгаа. Хүсэж байгаа. За. Мэдлэлтийн луун болохоор юу бодож байна? Юу мэдэрч байна? Юу хүсэж байгаа вэ? 2-ын луу 3-ын луу гэвэл арай амархан юм болов 2-ын луу 3-ын луу. За. За тэгэхээр 3-ын луу нь болохоор зүүн талын луу нь ерөөсөө юу хинтэйгээ баруун талтайгаа харьцахыг хүсэж байна. 2-ын луутайгаа харьцахыг хүсэж байна. Би нэршилтэй хөзөр сонгодог байжээ. За яг харьцахыг хүсэж байна. Харилцан яриа өрнүүлэхийг хүсэж байна. Харилцах юмсан, хэлэх юмсан, санаа бодлуудаа хуваалцах юмсан. Тэгээ ярилцмааргаа зүйлсүүд нь тийм нэг жинтэж зүйл биш. Жинтэж зүйл байх албагүй юм. Жижигхэн зүйлсийн талаар шалтгаан ярих юмсан. Ялангуяа жижигхэн зүйлсийн талаар ярилцах юмсан гэсэн энергитэй байна. Тэгэхээр магадгүй та хоёр нэгнийхээ дунд блоктай, нэгдээ ижлөөтэй харьцаж чадахгүй байгаа хүмүүс аж болцшгүй. Нэгнийгээ ойроход синддэг гэдэг ч юм уу. Эсвэл бүр блоктай. Эсвэл харилцах аргаа олоогүй, утасныхан дугаарыг мэдэхгүй, сошиал хаягийг мэдэхгүй гэдэг ч юм уу тийм байж болцшгүй. Тэгсэн чинь 2-ын луу rebirth мэдлэлтийн луу болохоор харилцаас айгаад байгаа байдал таарагдж байна. Тэгэхээр ингээд 2 элдийн хөзөр гараад ирсэн байна шүү дээ. Бас юм тойлтолт болж байна. Тэгэхээр 2-ын луу болохоор баруун луу нь би харьцаагаа нээчих юм болвол буруу, бүдүүлэг, муухай зүйлийг хэлэхээс амар айж гинэ гэсэн энерги орж ирж байна баруун луунаас нь. Тийм учраас ингээд тантай буюу одоо зүүн талын хүнтэйгээ муухай харьцахгүй тулд ерөөсөө амааж имиж байгаа байдалтай. Тэгээ яг хэлий гэсэн санаа бодлуудаа шулуун хэлж чадахгүй яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа учраас буруугаар хэлгээд муухай бүдүүлэг болоо гараад ирдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсээс айгаад байгаа байдал таарагдж байна. За тэгээс нөгөө хүндээ загнуулсан мэдрэмжийг авсан байж болцсохгүй 2-ын луу 3-ын луундаа загнуулсан мэдрэмжийг авсан байж болцсохгүй юм аа. За юуг мэдэрч байна вэ гэж тэгэхээр ерөөсөө зүүн луу transformation луу өөрийгөө ерөөсөө баталж чадахгүй байгаа даа. Хичээгэлээдэг яа намайг ойлгохгүй байгаа юм бэ? Би ингээ хичээгэл хахад ерөөсөө намайг ойлгохгүй маа. Хизээ би өөрийгөө баталж дуусгах юм бэ? Хизээ миний үйлдэлүүд хангалттай байх юм бэ? Гэ би ерөөсөө хичээгэлийнхэн юу ч болохгүй байна гэж жоохон гацанга мэдрэмжтэй байж болцсохгүй. Гацанга болон бухимдлын мэдрэмж. Гэхдээ нэмж хичээх энерги нь дууссан уу гэвэл дуусаагүй, дуусах ерөөсөө төхөөгүй байна. Нэмж хичээгээл ах зөндөө хэрч хүч байна, зөндөө энерги байна. Ер нь нэмж хичээсээр л ах хүсэл эрмэлзэл байна. Гэхдээ одоо ер нь нэлээд бухимдаж эхэлж байгаа байдал харагдаж байна. Одоо яасан хэцүү юм бэ? Бид өөр яах ёстой юм бэ? Хийж чадах бүхнийг хийгээл байна. Хийж чадах бүхнийг хийсээр л явах болно. Гэхдээ одоо энэ ч одоо эцэн харагддаггүй юм уу? Гэм жоохон бухимдсан энерги transformation лугаас харагдаж байна. Rebirth луу нь болохоор хөдөлгөөнөө төлөвлөж байгаа харагдаж байна. За би алхам хийндээ би ингээд ийм том алхмууд хийгээд нөгөө хан дээр очиндоо transformation дээр очиндоо гэд rebirth-ийн луу transformation лугаа очиндоо гэж бодож байгаа гэж тийм ингээд хичнээн чигээрээ ингээд ийм давшилж алхаж байгаа бүзэр хүний зураг байгаа боловч луу нь болохоор зүүн тал руугаа нөгөө луу руу харсан байгаа тийм толгой нь. Тэгэхээр өөрийнхөө зорилгынхаа төлөө ерөөсөө юм эрч хүчтэйгээр чармаалттайгаар цуцшгүйгээр явж байгаа. Гэхдээ нөгөөнүүд нь ингээд нэг талаараа зорилгынхаа төлөө наашаа ингээд алхаж байгаа. Тэгээд алхангаа нөгөө лугаа байнга ажиглаастай байдаг. Шууд утгаараа ажигладаг гэж болцсохгүй сошиал медиагаар гэдэг ч юм уу те. Хэрвээ бүр ингээд блоклоогүй нэгнийхээ сошиалыг постуудыг үзэх боломжтой болвол эсвэл хэрвээ ажил дээр ойрхон тааралдаг болвол rebirth луу transformation лугаа ойрхон хардаг ажигладаг жоохон сталктдаг байдалтай байна. Яг шууд утгаараа алхам хийхгүй ч гэлээ сталктал гэдэг ажиглаа л гэдэг. Хизээ очих уу? Хизээ очиж одоо нэгдэх үү гэд байдлаа шалгасан байдалтаар зорилготойгоор ажигладаг. Хоёр зүгээр л дуртай ажиглах дуртай учраас энэ лугаа ажиглах харах дуртай учраас тэгээд transformation луу нь болохоор эзэнтэйгээ ингээ ярилцаад хүнтэйгээ ярилцаад ерөөхдөө бол өөрсдөндөө хоорондоо ингээ юм тулаад ярилцаад төлөвлөгөө зохион байгуулж байгаа байдалтай. Гэхдээ нуруугаа нөгөө л руугаа ирүүл харцсан. Чиглэл нь болохоор нөгөө л руугаа хараагүй шүү дээ тий. Тэгэхээр ингээ хоорондоо ярилцаад одоо яах вэ? Дараагийн алхам юу яах вэ гэж төлөвлөгөө боловсруулж байгаа байдалтай байгаад байна. Тэгэхээр
та хэрвээ 3 намжтай зүүн талын луу мөн бол 2 намжтай луу таныг байнга ажиглаж байгаа шүү. Сошиалар онлайнаар бодит амьдрал дээр ч гэсэн ажиллахыг хүсдэг, таарахыг, санаанд өөр таарлахыг хүсдэг. Гэтэ санаанд өөр таарлах юм бол эзэж тань дээр очиж сайн уу гэж хэлэхгүй зөвхөн холоос хараал яж авах болно. Яагаад гэвэл зөв цаг үедээ зөв байдлаар ингэж давшилж орж ирэх. Одоо барыг нэг цагаан хөлөг морьтой ханхуу болцсон л орж ирэх гээл юм л та. Энэ 22-ын тоотой Rebirth гэж л ингээд цагаан хөлөгтэй машинтай орчин үед бол одоо машинтай юм да тий Lamborghini унтсан хар нүдэн шилжүүлсэн. Тэгээ машиныхаа цонхыг доош нь болгоод hey сайн уу гэх. Ийм байдалтаар таны амьдралд орж ирэхийг маш их хүсэж байна. Ийм зүйлийн төлөө бэлдээд байна. Тэгээ зорилго нь болохоор тантай хамт байх боловч тэр зорилгодоо хүрэх зам нь Lamborghini-тэй болох гэж бодсон учраас энэ машинтай болох, унаатай болох, хүлэгтэй болох, цагаан морьтой болох юм зорилгоо л тэнцээд байна гэж харагдаж байна. За, тэгэхээр та хоёр нэгнээсээ юу хүсэж байна вэ? Та болохоор за та биш болцсошгүй 3 намжтай л уунлахлаар ерөөсөө сэтгэлийг хүсэж ээж болцсошгүй. Ерөөсөө сэтгэлийг хүсэж байгаа. Сэтгэл зарцуулаасай. Надад сэтгэлийг зарцуулаасай. Надад сэтгэлээ илэрхийлээсэй гэж хүсэж байгаа. Тэгээ дээрээс нас 3-ын луу transformation rebirth руугаа 2-ын луу баруун луу руугаа ингээд сэтгэл гаргаж чаддаг болохыг хүсэж байгаа. Сэтгэл өгөхийг хүсэж байгаа. Сэтгэлээ илэрхийлэхийг хүсэж байгаа. Ийм сэтгэлийн зүйл эхлүүлэхийг хүсэж байгаа. Энэ талд ерөөсөө ийм материалын Lamborghini машин гэсэн юм хүсэж байгаа энерги ерөөсөө байхгүй байгаа. Гэтэл нөгөө нь болохоор энэ амжилт амбиц машин, алсын ийм бүтээл, алстаа тогтцтой үлдэцтэй зүйлс дөрвтэй баттай зүйлсийг арай жоохон буруу зүйл дээр анхаарат байгаа гэж байна тий. Тэгэхээр та хоёр хэрэг үнэхээр түнхэл юм мөн бол та бас буруу зүйл дээр л анхаарат байна гэсэн үг гэж болцсохгүй шүү. За 22-ын баруун луу болохоор юу яагаад вэ? Гэ миний хийсэн хичээл зүтгэл талаар унчих үедээ гэж амар айгаад байна. Энэ луун, баруун луун, зүүн луугийнхаа төлөө амар их хичээл зүтгэл гаргаад зөндөө юм болоо Lamborghini-тэй хүртэл болоод тэгсэн чинь энэ талаар нь орчих үедээ яг хүсэж байгаа үр дүнд нүүрч чадахгүй байх үедээ сэтгэлээр гонсоох үедээ гэдэг юм айж байгаа тал байна. Тэгээ нэг талаараа өнөө яагаад гэвэл энэ зүүн тал нь ерөөсөө тийм Lamborghini хар шилтэй сайхан залуу өсөхгүй байгаа штэ хар эмхтэй гэнэ яана. Тийм хар машинтай сайхан залуу, хар машинтай сайхан эмхтэй. Одоо хэрвээ баруун тал нь эмхтэй хүн бол таны хар машин гэхээс илүү тийм гоё бэ юм лаг классик хар бэ версэн урт даашинс гэснэ улаан ултай хар юм төпөл гэдэг ч юм уу те үсэндээ хийм хийцэн гарандаа ингээ байнга маникюртай педикюртай байдаг гэд ийм болчоод нөгөө лүгээ алхам хийнэ одоо турсныхаа дараа хайртай үнтэй харьцнаа гэдэг шиг юм энерги орж ирээд байна. Тэгэхээр нэг талаараа хэрвээ та баруун талын луу мөн бол тари хичээл зүтгэл нэг талаараа талаар унахын үед унана. Ерөөсөө энэ хичээл зүтгэл огт хэрэггүй байсан байна, огт шаардлагагүй байсан байна гэдгээ ойлгох болно. Гэтэ тэглээгээд таны зүүн луутаа нэгдэх энэ зорилгын талаар нурна. Энэ зорилго нь биелэхгүй гэсэн үг. Шинэ зорилго нь яг одоо ч биелэх боломжтой байгаа даа. Ерөөсөө ингэж элит Lamborghini-г шаардлага байхгүй. За тэгэхээр зүүн талын луун маань болохоор яг буруу зүйл дээр анхаарат байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ бүх зүйлсүүдийг өөртөө өгж эхлэх хэрэгтэй. Өөртөө сэтгэл гаргах. Нөгөө хүнтэй гаргамаар сэтгэлээ өөртөө гаргаж эхлэх. Нөгөө хүнтэйгээ ярилцмаар байгаа зүйлсүүдээ өөртөө ярилцаж эхлэх. Тэ энэ ч удаа болдгоо мó шагнал нь ирдэггүй мó гэдэг энэ шагналуудаа өөртөө өгөх. Тэгэхээр баруун талын хүмүүс нь болохоор материалын зүйлээс олсон сэтгэл ханамжаа яг одоо цагт өөртөө өгж болно. Тэр материалын зүйлийг авсныхаа дараа биш, авахаас өмнө эхлээд тэр сэтгэл ханамжаа би бол хангалттай юм аа гэдэг энэ мэдрэмжээ эхлээд өөртөө өгчих. За тэгээд хэрвээ та зүүн талын луу бол энэ хань болох мэдрэмж, ярилцах, тотносох мэдрэмж энийг эхлээд өөртөө өгчих хэрэгтэй. Тэгэхээр та хоёрын энерги ингээ жоохон буруу нөгөөхөөс хамааралтай, гадны зүйлсээс хамааралтай байгаа. Энийхээ зүг чигийн засахад хангалттай болно. За тэгээд одоо танд юу хэлхийг хүсэж байгааг нь харж үгэй. Зүүн луу, баруун луу байна. Нэгэндээ юу хэлхийг хүсэж байгаа вэ? За сонирхолтой. Deception хуурам эхэлт гэдэг үзэр. You deserve love. Чи хайрыг хүртэх хэрэгтэй гэдэг үзэр доошоо ороод ирсэн. Нэгэндээ эхэл.
Инээд тийм хатуу зүйлсийг хэлмээр байгаа л та. Жохон маргалт хэрэлдмээр байгаа л та. За энэ хоёр хүн одоо яг нэгнтэйгээ харьцаад эхлэх юм бол яг яалтчгүй хэрэлдэх байдалтай байгаа даа. Түр дараагийн муудалцах байдалтай байгаа даа. Тэгэхээр гурвын зүүн луу нь баруун луудаа юу гэж хэлмээр байна гэх. Тэгэхээр чи намайг хуурсан биз дээ. Чи надад худлаа хэлсэн биз дээ гэдгийг ил болгомоор байгаа гэж харагдаж байна. Тэгсээр нэ өөрийнхөө мэдрэмжийг бас ил болгомоорг байгаа. Би чамд хэлээгүй зүйлс байгаа. Яг үндэ би ийм байсан юм а гэж хэлмээр зүйлс байгаа. Нөгөө талаараа би чиний надад худлаа ярьсныг би олж мэдсэн, мэдж байгаа. Someone's wearing a fake self mask in this relationship. Хэнийг яг өөрөөрөө байхгүй байгаа масктай байгаа гэдэг чи тэ. Тэгэхээр гурав дахь нь болохоор би яг үндэ чиний бодож байгаа шүү тийм хүн биш байсан юм а. Би худлаа хэлсэн юм а. Би яг үндэ тийм гоё хүн биш ээ. Яг үндэ жоохон муухан хүн энэ төр гэдэг тэрийг илэрхийлмээр байж болцсохгүй. Би яг үндэ хүн болгоноос анхаарал аваад яваад байдаг тийм хүн биш ээ. Яг үндэ хинч надад анхаарлыг өгдөггүй юм. Би жоохон доож өгөө. Би жоохон юу гэдэг лээ шовдор энэ төр гэдэг ч юм уу. Ийм зүйлийг хэлмээр байгаа. Нөгөө талаараас нөгөө хүнийхээ худлаа ярьсан, анхаарал хандуулаагүй, нуугаад орхисон, далд орхисон энэ зүйлсүүдийг сайн ярилцмаар байгаа. Чи тэр үе надад ингэж хэлэхдээ энийхээ нөгөө талыг ингэж хэлээгүй шүү дээ. Ямар нөхцөл байдалд орсон болохоор чи тэгсэн ингэдэг. Чи надаас нэг юм нуугаад байгаа юм шүү. Тэр зүйл чи худлаа байсан юм шүү гэдгээ ингэж жигдрүүлж ярмаар байгаа гэж харагдаж байна. Ерөөсөө улаан цан чи надад худлаа ярьчлаа, чи наам хэлчлээ гэхээсээ илүүтэйгээр жоохон нуугдмалайсан далдуурайсан зүйлсээ ярилцаж ойлголцмоор байгаа гэж харагдаж байна. За хоёрын дотор баруун луу нь болохоор зүүн луудаа юу гэж хэлмээр байна гэхээр you deserve love, page of pentacles гэ хоёр үзэр хойлоо доошоо гараад ирсэн. Тэгэхээр хинлүүгээ зүүн луу руугаа дахиад ингээд хандсан байна шүү дээ. Доошоо харан байж ингээд доошоо. Тэгэхээр хараа энэ царайнууд энэ нүүрнүүд бүгдээрээ ингээд зүүн лүүг харцсан. Энэ хүн ч гэсэн зүүн лүүг харцсан байна. Ингээ бүгдээрээ зүүн лүүг харцсан. Нэг бол урагшаа, нэг бол зүүн лүүг харцсан. За тэгэхээр ингээ амьдралынхаа зорьсон замаар явж ангууд энэ зүүн талын луу нь анхаарлын татаад замыг жоохон хазаалах гэдэг тал байгаад байна те. За. Тэгэхээр би хайрыг хүртэх эрх байхгүй штэ. Би чиний бодож байгаа шиг юм гоё хүн биш ээ. Хүлээлттэй үзэр доош харсан. Би чиний бодож байгаа шүү тийм гоё хүн биш ээ. Надад тийм чиний хайрыг хүртэх эрх надад ерөөсөө байхгүй. Би ингэ чаних шиг юм гоё хайрыг хүртээд ах эрх надад байхгүй. Би тийм гоё хүн биш. Би нэг авах ёстой хүн биш. Чи ингэ намайг ерөөсөө буруугаар бодоод байна. Би ер нь хайрлагддаг хүн биш. Надад хайр гэдэг зүйл байхгүй. Надад зохихгүй гэж хэлмээр байгаа гэж харагдаж байна. Инээдтэй байна. Ихэр төөрхөн шүү. Тэгсэн чинь энэ юу зүүн талынх нь болохоор яага болохгүй байна. Яага надтай харьцахгүй байна гэд бүүн болцсон ингээд сэтгэлээл гарамаа гэсэн чинь нөгөө нь болохоор үгүй би хайрыг хүртэх хэрэг байхгүй надад суулаа. Хүрх юм аа. За дараагийн харах зүйл нь болохоор энэ харилцааны чиглэл хаашаа явж байна вэ? За энэ дэр болохоор classic rider writer болон astrology үзрийг харах болно. За мэдээж энэ хоёр хүмүүсийн хооронд нэг зөндөө шархууд нэлэрч байна те. Тэгээ энэ шархуудыг бүгдийг нь сайхан толинцглаар ангаа явах боломжтой. Хэрвээ толинцглаар ангаахгүй бол ингээд 5 10 20 жилийн дараа гэдэг ч юм уу амьдралын эрхэнд ингээ баг багаар ангаагна л та. Гэхдээ ихэр төлтөөгөө тэгж 5 10 20 жилийн дараа нэгдэж яах юм бэ? Одооноос шархууд ангаачаа. Одооноос талин тасглаа хийчихье. Тэгээд нөгөө хүнд нь байгаа юм би хайрыг хүртэх хэрэг байхгүй штэ гэж байгаа шарх нь танд ч гэсэн байгаа гэсэн. Энэ гурвын зүүн талын халуундаа ч гэсэн байгаа шарх мөн шүү. Тийм болохоор та өмнөөс нь шархыг ангаачих боломжтой. За энэ харилцааны чиглэл хаашаа явж байна вэ? Yin гинэ. За yang гарч ирэх нь yang нь гарч ирсэнгүй. За rider white-аар харъя. Тийм ерөөсө талинсглаа хийхгүй ингээ байгаадах юм бол юунд л хүрнэ? Сэтгэл гонсойх болно. Яг энэ хүн ингээд сэтгэл гонсооцсон байгаа чигээрээ байх болно. Яг одоо байдал ямар байгаа энэ чигээрээ ерөөхдөө бол байх болно. Ийн бол буюу имчилгээ, сүнслэг байдал гэдэг үзэр доошоо харсан гарч ирж байгаа. Төвчээр гэдэг үзэраас доошоо харсан, итгэл гэдэг үзэр доошоо харсан гарч ирж байгаа. Тийм conjunction хамтдаа нэгдэлт union яг ихэр төлөөдийн үерхлийг үерхэл гэж хэлдэггүй union буюу нэгдэл гэж ярьдаг. Ихэр төлөөдийн нэгднэ гэж ярина.
үерхэн гэрлэн гэж хэлэхгүй нэгдэж гин гэж хэлдэг. Нэгдэх, нэг болох, нийлэх гэдэг үзэр. Тэгэхээр та хоёр ирээдүйдээ нийлэх юм байна. Гэтэ яг үндэ ихэр дэлд одоо цагч гэсэн нийлцсэн байдаг. Одоо цагт нийлцсэн байгаа ухаарах үед яг махан ертөнцийн бодит ертөнцийн нийлдэг байгаа шүү. Judgment өнгөрсний асуудал гарч ирэх. За тэгэхээр ирээдүйд ийм сүнслэг байдалтай холбоотой, итгэлтэй холбоотой ийм сэтгэл гонсоосон зүйл, хуучны шархуудаа илрүүлээд ийм зүйлсүүд дээр ажиллах юм байна. Энэ зүйлсүүд дээр ингэж ажиллаад ажилласны үндсэн дээр та хоёр нийлэх юм байна гэж харагдаж байна. Conjunction нийлнэ. Тэгэхээр сүнслэг зүйлстэй холбоотой ямар асуудал байна вэ? Таруу мэрэгчүүд бол бүгд худалч гэдэг ч юм уу, тэ? Сүнслэг зүйл гэж байхгүй мий сахиусан тэнгэрүүд бүгд худал. Сахиусан тэнгэр гэдэг чинь яг үндэ жинхэнэ зүйл биш, бурхан гэдэг чинь жинхэнэ зүйл биш гэдэг шархууд байж болж байна. Итгэл, эмгтээлэг зан чанар, эмгтээлэг байна гэдэг бол аюул, эмгтээлэг зүйл бол муухай зүйл гэсэн иймэрхүү шархууд дээр ажиллах юм байна шүү. Ойрын хугацаанд. Тэгээ энэ зүйлс таны сэтгэлийг гонсойлох, сэтгэлийг алдсан энэ бүх зүйлсүүд гарч ирээ таны сэтгэлийг ангаалт нэхнэ. За уншлах нь ингэ боллоо. Та нэмэлтийг авах юм бол тэдний дараагийн алхмыг харуулна. Тэдний дараагийн алхмыг нь хизээвэ гэдгийг харуулна. Одоо би энэ нэгдэл нь хэдийн хугацаанд болох боломжтой гэдгийг бас хараад өгье. За тэгээ сахиусан танд юу хийгээсээ ирж зөвлөж байгаа вэ гэдгийг харуулъя. За тэгээ та хэрвээ нэмэлтийг авах гэж байгаа бол description дээр ороод линк холбоос дээр дараад тэгвэл автоматар таны email хаяг руу нэмэлтийн холбоос шууд орж ирэх болно. Ерөөсөө цаг алдахгүйгээр. Тийм учраас та зөв email хаягаа оруулсан байна уугүй шалгаж өгөөрэй. Буруу email хаяг оруулсан байвал тэг яах ч аргагүй шинээр төлбөр хийхээс аргагүй болох юм шүү. За гэтээ та нэмэлтийг авахгүй хэрэг бичлэгээ энд ингээ орох гэж байгаа бол бичлэгийн минь үзсэн баярлаа. Хэрэг болсон байх гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзъя. За тэгээ нэмэлтийг авах гэж байгаа бол нэмэлтээр маань тун уулзъя. Групп номер 2 сайн байцгаана уу? Та бүхний маань урьдчилгаа эхлэхэд бэлэн боллоо. За энэ бичлэгээр нь таны болон тэдний одоогийн байдлыг нь харж өгнө. Тэгээд тэд танд юу хэлхийг хүсэж байгааг нь харж өгнө. Тэгээд энэ харилцааны чиглэл хаашаа явж байгааг нь харж өгөх болно. За тэгээд нэмэлт гээд бас байгаа. За та болон тэдний байдал дээр нь би зүүн талд, баруун талд гээд нэг луугийн хүзэр суулна. Тэгээд та өөрөө альчлуу нь таны бэлэгдэж болно. Альчлуу нөгөө хүнээ бэлэгдэж болно. Зүүн та байж болно, баруун та байж болно. Хамаагүй. Тэгээд та өөрийнхөө нөхцөл байдлыг таарж ийн үгүй юу шалгаад хэрвээ таарж ивэл уншлагаа өргөжлүүлээд үзээрэй. Хэрвээ таарахгүй байвал өөр группийг сонгоорой гэж би зөвлөж байна. За зүүн талын луугийн энергийг харъя. За баруун луугийн энергийг харъя. За их сонирхолтой хоёулаа ийм саарл өнгөтэй луунууд гарч ирлээ. Тэгэхээр тодорхой хэмжээний толилдолт буюу нэгэнтэйгээ төстэй талууд байж болзошгүй юм аа. Тэгээ луугийн хүзрүүд маань бүгдээрээ ийм саарл өнгөтэй шиг мөнгөлөө хүзрүүд байдаг байгаа. Тэгээ хоёулаа адилхан саарл өнгөтэй гарч ирсэн надад үнэхээр сонирхолтой санагдаж байна. За зүүн талын луу нь болохоор орон зай space гэдэг ийм хүзэр гарч ирлээ. 5-ын тоотой. Баруун талын луу нь болохоор combination буюу ингээд юм цугларахыг бэлэгдэж байгаа. Цугларал гэж хэлэх юм уу да тий. Completion and renewal юм одоо бүрэн бүтэн цогц дуусаад тэгээ шинжлэгдэж байгаа гэсэн утгатай. 27-гийн тоотой үзэртэй юм хоёр луу байна. За энэ хоёр луунуудынхаа би бодол болон мэдрэмж болон хүслийг нь харж өгье. За зүүн луун, баруун лууныхаа талаар юуг бодож байна вэ? Юуг мэдэрч байна вэ? Баруун луунаасаа юуг хүсэж байна вэ гэдэг энэ гурван үзрийг харж өгье. Юуг бодож байна? Юуг мэдэрч байна? Юуг хүсэж байна вэ? За баруун талын луун, зүүн талынхаа луунаасаа юуг хүсэж байна? Уушууд ханаас нэлчлээ. За юуг хүсэж байгааг харъя. Юуг мэдэрч байгааг харъя. Тэгээд юуг бодож байгааг харъя. За нэгнийхээ талаарх бодол нь сонирхолтой юм аа. Та хоёрын нөхцөл байдал надад үнэхээр сонирхолтой санагдаж байна. World гэдэг бүх зүйл дуусгаар болоод шинэ амьдрал эхэлж байгаа үзэр гарч ирсэн. Space орон зай гэсэн үзэр гарч ирсэн. Тэгээд энэ баруун талын луун талаар бас юм дуусаад
яг бүрэн болж байгаа гэсэн үзэр гарч ирсэн. Тэгээ бүрэн бололтын дуусганы энергиуд хоёр талд нь хоёулын дээр нь гарч ирсэн хэрнээ нөгөө талаараа бас нэлээд асуудалтай юм шиг. За тэгэхээр хэрвээ энэ группийн хүмүүс ийм том төр тар хийсэн токсик харилцаатай хүмүүс мөн бол энэ харилцааны групп биш юм шүү. Энэ хоёр хүмүүсийн энерги нь тийм тайван мэдрэгдэж байна. Тайван бөгөөд хүчтэй мэдрэмжүүд орж ирж байна. Энэ төр тарыг жижиг сажиг амьдар наа гэл ингээл муудалцаа хэрэлдээд байдаг учир зүгөө тулалдаад байдаг, маргалдаад байдаг ийм жижиг ховж гэдэг ч юм уу. Жижиг маргааны энерги ерөөсөө энэ группт алга. Тэгээ энэ хоёр хүмүүс хоёулаа ийм бардам хүмүүсээ гэж харагдаж байна. Ийм бардам өөртөө ихтэй. Тэр нь ч гэсэн зөв энэ хоёр хүмүүсийн хоёулынх нь дотоод энергийн хүч нь маш тийм гүн хөгшин гэж ярьд юм уу тий. Одоо хөгшин олон удаа дарааллаа дэлхий дээр мэндэлчихсэн учраас маш их зүйлийг мэддэг болсон, маш их зүйлийг тунгаадаг болсон юм тайван хөгшин энергитэй хүмүүс байна. Хөгшин сүнстэй гэсэн үг. Одоо байгаа би энэ залуухан 20 10 настай залуухан хүмүүс байж болно. Гэхдээ сүнс нь бол залуухан биш юм байна. Сүнс нь бол хөгшин хүмүүс байгаад байна. Ийм асар хэмжээний сүнсний мэдлэгтэй, арвин ухаантай, ухаан мэдлэг зөв мэдлэг гэдэг нь мэдээлэл гэхээсээ илүү яг тийм амьдралын талаарх гүн мэдээллийг асар их тээсэн хүмүүс байна. Тэгээ магадгүй энэ насны та хоёрын гэгэрэл төрхийн өмнөх нас гэдэг ч юм уу те ерөөд бол гэгэрэл төрөхөд нэлээд төгссөн буй хоёр хүмүүс байж болзошгүй. Тэгээд нэмэлт confirmation болоод Facebook-ын дохио орж ирж байна те энэ дохионууд нь бүгдээрээ confirmation-ууд байдаг байгаа. Гэхдээ би чимээг нь хаачи бичлэгийн үеэр ингэ сатаа олмооргүй. За тэгэхээр сахиусууд нь бурхтууд нь та хоёртай холбогдохтой юм дараахан чимээгүй байдлаар холбогддог ингэж амар чанга төр тар хийж холбогдоод байх бас шаардлага байдаггүй гэж харагдаж байна. За зүүн талын луун гэхдээ баруун талын луугаас жоохон зай авсан бололтой. За хэрвээ зай авсан биш яг так хамт амьдраад хамт ингэ наалтсан байгаа хүмүүс байгаа бол энэ бас таны уншлага биш юм аа. Зүүн талын луун баруун талын луугаас зай авсан байгаа. Гэхдээ баруун талын лууга юу хийх нү яах нү гэ байнгын харалттай хүлээлттэй байгаа. Баруун талын луун тал дээр үнэхээр гүн ангаалтуудыг бүгдийг нь хийж байна. Маш өөртөө ихтэй, асар их хүч чадалтай. Хүч чадал одоо өөрийнхөө дотоод сүудруудыг бүгдийг нь өөрийнхөө хүч чадлаар хувирчихсан. Тэгээ яг бүрэн одоо синти дээрээ суугаад өөрийн хүч чадлыг бүрэн эдлэхэд үнэхээр ойртчихсан байгаа байдалтай харагдаж байна. За тэгээд энэ талд нь саарл өнгөн жаахан энэ талд нь болохоор цэнхэр өнгөн жаахан тэгээ энэ их цэнхэр өнгө энэ их саарл өнгөтэй байгаа даа болохоор энэ хоёр хүмүүсээс ихэр төлөд байж болцсошгүй юм. Divine counterpart буюу гигэн ханижлууд буюу ихэр төлөд байж болцсошгүй. Гигэн ханижлууд зөвхөн ихэр төлөдийг билэгддэг зайны ан буюу soulmate-ууд гигэн ханижлууд байх боломжгүй юм аа. За ерөөсөө soulmate зайны аны харилцааны хүмүүс л ерөөсөө найз төдийл байх гэдэг. За зүүн талын луун, баруун талын луугийнхаа талаар юу гэж бодож байна вэ гэхээр баруун талын лууга маш өөртөө ихтэй хүн гэж бодож байгаа харагдаж байна. Энэ луу маш өөртөө ихтэй бардам сайхан хүн шүү. Тэгээд баруун талын лууга бишрэх дуртай холоос ингээ хараад бишрээд алгаад ташаад хөөх мундаг гэж бахархаж байгаа энерги харагдаж байна. Баруун талын луу нь болохоор зүүн талын луутайгаа холбоотой ямарваа нэгэн зүйл өөрчлөгдөхийг хүлээгээд байна. Хувь зайны дагуу өөрчлөлт ирнэ гэдгийг мэдэрч байгаа. Өөрчлөлт ирэх ёстой гэдгээс мэдэрч байгаа. Хизээ ирэхийг мэдэхгүй энэ өөрчлөлтийг жоохон хүлээж байгаа. Өөдрөгөр хүлээж байгаа байдалтай аз ирэхийг хүлээж байгаа байдал орвонгоороо гэхдээ сайнаар орвонгоороо ирэхийг хүлээж байгаа. Гэхдээ баруун талын луу нь маш хүчтэй биет учраас орвонгоороо одоо байдал болох зүйл болохын өмнө бүх зүйл ингээ хөмрөөд оронгороо эргээ жоохон хэцүү садаа дотгорыг туулгаж чамаагүй бэлэн байдалтай байж болцсошгүй баруун талын луу. Тийм ээ. За мэдрэмжүүдийн хувьд болохоор зүүн талын луу зай авсан. За зүүн талын луу өөрөө зай авсан болов уу? Өөрөө баруун талын луугаас өөрөө цухтааж зай авсан болов энэ хөдөлгөөн ч гэсэн ингээ жоохон цухтааж байгаа хөдөлгөөнтэй байгаад байна тий. Тэгсэн бол энэ зүүн талын луу space гэдэг энэ таван дотор луу өөрөө холбоо харах талаар бодож байна. Холбоо барьмаар байгаа. Онлайнаар ялангуяа интернетээр дамжуулаад ялангуяа холбоо барьмаар байгаа. Өөрчлөлтийг оруулмаар байгаа. Дөхөж очимоор байгаа. Гэтэ энэ хөдөлгөөн маш удаан харагдаж байна. Ялангуяа энэ хааны King of Pentacles хааны зоостой хамтрахаар энэ хааны зоос маш хамгийн удаан хөдөлгөөнтэй хаануудыг илтгэдэг. Хамгийн удаан
хөдөлгөөнтэй. Удаанаар баг багаар дөхөж байгаа. Тэгээ дөхөж байгаа хөдөлгөөн нь болохоор юун талдаа баруун талын луудаа огт үл мэдэгдэхүйц байдлаар байж болцсошгүй. Бараг огт юу ч хөдлөгдөхгүй, юу ч өөрчлөгдөхгүй ч байгаа юм шиг байж болцсошгүй. За баруун талын луу нь болохоор зүүн талын луугаа над дээр тогтохгүй дээ. Ер нь юм дээр тогтох хүн биш дээ гэсэн юм жоохон гутран үзэл одоо орж ирж байна. Баруун талын луу ууг нэг хүчрэхэг өөдрөг хэрнээ мэдрэмж нь таны хэрвээ та баруун талын луу мөн бол таны мэдрэмж дотор юм жоохон гониглсан одоо жоохон цөхөрсөн тал хасарагдж байна. Над дээр ч тогтохгүй дээ, нэг юм дээрэж тогтохгүй дээ. Над дээр эргэж ирсэн ч гэсэн буцаал цухтаад явчихна гэсэн юм цөхөрлийн мэдрэмж байна. Тэгээ бас өөрөө баруун талын луу нь өөрөө яг бүрэн тогтож чадах болов яах бол биеийн замналаар ингээд энэ хүнтэй нэгдээд бүрэн тогтож чадах болов яах бол гэсэн айдас үдс баг зэрэг байгаа харагдаж байна. Тэгэхээр ихэр төлөд мөн болвол баруун талын хүн нь ихэр төлөлийн харилцаагаа мэдж байгаа болов тэгэхээр та баруун талын хүн байж магадгүй, үгүйжж магадгүй. Энэ мэдээлэл бол яаж хувирах боломжтой. Тэгэхээр хэрвээ та баруун талын хүн мөн болвол та өөрөө бас ихэр төлийнхаа аян замналдаа насан туршаараа ихэр төлийнхаа аян замналдаа ингээд өргөжлөөд явах уу, энэ толин дасгалтаа коммит хийх үү эсвэл өөрөө та бүрэн шийдээг байж болцсохгүй шүү. Тэгээ энд тал нь тэгээ та гаднаа болохоор үгүй штэ би шийдсэн штэ. Өөрийнхөө ихэр төлтэйг хамт байна гэж иж болно. Гэхдээ таны дотор нэг жоохон нэг хөлөөд өрөөд нөгөө хөлөөрөө гаргацсан байгаа. Ус нь ингээд одоо голын ус нь нэг хөлөөд өрчөөд бүтэн хүн хоёр хөлөөрөө орохгүй байгаа. Ийм нэр таны дотор гүний дотор байна. За баруун талын луу нь зүүн талын луугаасаа юу хүсэж байна вэ гэхэлэр нарийн ширээнийг хүсэж байна. За том зураглалаар бол би чиний санааг ойлгосон. Том зураглалаар болохоор ингээд за чи тусдаа зайтай баймаар байгаа юм байна. Гэхдээ яагаад? Яг нарийн ширээн нь яагаад? За чи хизээ нэг зөвхт эргэж ирэх юм байна. Гэхдээ яг хизээ яагаад эргэж ирэх юм? Эргэж ирэх үед яг юу болох юм гэдэг нарийн ширээнийг хүсэж байна. Нарийн ширээнд даал нарийн ширээн мэдээллүүдийг авахыг маш их хүсэж байна баруун талын луу. Тэгэхээр та зүүн талын луу мөн болвол та баруун талын луу руугаа ингэж эргэж ирэхтэй. Заавал эргэж ирэхийн оронд зүгээр төр үрж ирчээд ингээд нарийн ширээн мэдээллүүдийг хэлж өгчөө тэгээ буцаа гараа явж болно шүү. Тэгэх юм бол баруун талын луугийн санаа нэлээд амархаар харагдаж байна. За хэрвээ та зүүн талын луу бол зүүн талын луу нь баруун талын луугаасаа юу хүсэж байна гэхэлэр амар амгалан тайван байдлыг хүсэж байна. Амар амгалан тайван бат бөх буур суурьтай удаан тогтох зүйлийг хүсэж байна. Тэгээд зүүн талын луу нь хэрвээ эрэгтэй хүн болвол зүүн талын энэ бас заавал таарах шаардлага байхгүй. Хэрвээ зүүн талын луу нь эрэгтэй хүн мөн болвол өөрийгөө бүр үнэхээр чадaltaй мундаг гэр бүлийнхаа төлөө гэр бүлийнхаа зоос талхыг авчирч чаддаг юм мундаг хүн болчоод баруун талынхаа луун дээр эргэж ирнэ. Тэрийг өөртөө батлахыг хүсэж байна. Баруун талынхаа луудаа өөрийгөө юм King of Pentacles хааны зоос мэтээр харагдахыг хүсэж байна гэж харагдаж байна. За хэрвээ та өөрөө зүүн талын луу тэгээ та өөрөө эмэгтэй хүн мөн болвол та баруун талын луугаасаа ийм баттай, суурьтай, буур суурьтай ийм лаг зүйлийг хүсэж байна. Доктортой тайван байдлыг хүсэж байна гэж харагдаж байна. За дуршлагаа дараагийнхаа төвшин рүү оръё. Дараагийн төвшин болохоор тэд танд юу хэлхийг хүсэж байна гэдгийг харна. Romance Angels гэдэг юм хайр дурлалын мессежтэй. Энэ үнцрээр харж өгье. Тэгээ Rider Waite-гээр бас нэмэлтийг нь харж өгнө. За зүүн талын луу, баруун талын луудаа юу хэлхийг хүсэж байна вэ? За баруун талын луу, зүүн талын луудаа юу хэлхийг хүсэж байна вэ? За энэ хоёр яг л ихэр төлөвүүд байна. Яг нэг зүйлийг хоёр өөрөөр гаргаж ирж байна тийм. Энэ бол romantic feelings. Your feelings are worth exploring. Одоо romantic мэдрэмжээ илэрхийлэхийг хүсэж байгаа гэсэн үгээр орж ирсэн. Express your love хайраа илэрхийлнэ гэдэг үгээр доошоо харсан гарч ирж байна. За Rider Waite-ийн нэмэлтийг нь харъя. Манай баруун талын луу нэлээд цөхөрчээ, нэлээд сэтгэл готарчээ. За баруун талын луу болохоор би чамд хайртай гэдгийг хэлмээр байна. Гэхдээ хэлэх энийгаа хэлэх яг уучраа олохгүй байна нэгт. Тэгээ би сайн хэлэх гэсэн чиг ил орооцолдож байна те. Хэлэх уучраа олохгүй байна. Бас хэлмээргүй тал байна. Өмнө нь хэлснээсээ болоод би асуудалд орсон штэ. Тэгээ хоёулаа үнэхээр яг үерхэж чадах юм уу чи ингэ надаас баймаа зүхтаад ах юм.
Уг нь хоёул амар гоё хосууд энэ зүйлийг яагаад чи харуулж харахгүй харж чадахгүй байгаа юм бэ? Чи зүгээр сэтгэлээ надад шулуун хэлж өгөл дөө. Яагаад сэтгэлээ хэлж өгч чадахгүй байгаа? Энэ ингэснээр заавал асуудалд ор шаардлагатай юм уу гэдэг юм гомдлын мессежүүд орж ирж байна. Шууд сонсогдож байна те. Чи ч надад хайраа илэрхийлэхгүй, би ч гэсэн чамд хайраа илэрхийлж болохгүй. Тэгэхээр энэ байдал одоо яг яах ёстой юм бэ? Энэ зүйлд би үнэхээр их цөхөрч байна. Үнэхээр их гомдолтой байна гэж баруун талын луу хэлж байна. За тэгээ бас миний дотор бас юм хайр дурлал гэдэг зүйлд итгэхгүй байгаа тал би чи надад итгүүлж өгөх хэрэгтэй байна. Чамаас баталгаа усж гин чи ингээд өгүүлдэл хийгээд чи надад өөрийгөө батлаад ингэснээрээ би хайр дурлалд итгэдэг болмоор байна. Энэ хайр дурлалд итгэх итгэлийг би өөрөөсөө олж чадахгүй байна. Ганцаараа суугаад сууж байхдаа би олж чадахгүй байна. Тийм учраас чи надад итгүүлэхгүй бол болохгүй нэ гэж хэлжээ. За тэгэхээр та хэрвээ баруун талын луу мөн бол энэ хайрд итгэх итгэл гэдэг зүйлийг та олсны дараа та хоёр нийлэх болно гэдэг би зөвлөж хэлмээр байна. Яг ихэр дүүл талент тасгалын коучийн зүгээс. Тэгэхээр энэ итгэл баталгааг нь гаднаас хизээж орж ирэхгүй эхлээ та дотроосоо олж иж гаднах зүйл нь манифест гэж гарч ирдэг байгаа шүү. За зүүн талын луу, баруун талын луудаа хэлэх зүйлийг нь хэлж өгье. Энэ болохоор би үнэхээр чамд үнэхээр их сэтгэлтэй, чамд маш их романтик сэтгэлтэй, чамтай гоё болзоонд яваад арман чиглэмар байна. Чамд юу үнэхээр их татагддаг. Чи үнэхээр дур булаам. Гэтэ миний хүсэл хизээж биелэхгүй гэж бодогдож байна. Миний хүсэл миний сансан бодсон зүйлс хизээж бодсноор мань байдаггүй. Миний энэ чам мэдэрж байгаа романтик мэдрэмжүүд ч гэсэн хийсвэр хоосон мэдрэмжүүд байх үе гэхээс би айж байна. Чиний надад илэрхийлсэн романтик зүйлсүүд ч гэсэн хийх хоосон зүйл байх үе гэдгээс айж байна. Би ингээд чамтай уулзаагүй явж байхдаа толгоон дотроо чи бит хоёрын миний толгоон дотор чи бит хоёрын харилцаа бол жинхэнэ байдаг. Гэхдээ бодит үнэндээ нүүр тулахад чи бит хоёрын харилцааны энэ романтик зүйл, сайхан час хийсэн зүйлсүүд худлаа байх вэ гэдгээс би маш их айж байгаа учраас энэ зүйлтэй нүүр тулмааргүй байна. Ядаж хэрвээ бодит ертөнцийн чи бит хоёрын харилцаа худлаа зүйл мөн бол би өөрийнхөө толгоон дотор ядаж энэ харилцааг амьд байлгамаар байна. Энэ харилцааг тавьж явуулахад би бэлэн биш байна. Сөрөг бодит үнэндээ нүүр тулахад би бэлэн биш байна гэж хэлхийг хүсжээ. За тэгэхээр энэ хоёр хүний маань шархууд нь яг адилхан байна те. Нэгэндээ хайртай ярина. Хайр гэдэг зүйлд огт итгэхгүй байгаа даа. Ерөөсөө зүүн талын луу болохоор хайр одоо баруун талын луутайгаа нүүр тулчих юм бол ерөөсөө энэ бүх зүйл худлаа байсан гэдэг юм баттай болчихно гэдэгт яагаад ч юм амар бат итгээд байна. Баруун талын луу нь болохоор өөрийгөө итгэхгүй байгаа гэдгийг мэдж байгаа. Тэгэд итгэдэг болох боломжтой гэдгээ мэдж байгаа юм нэ. Итгэдэг болох сонголтыг баруун талын луу ерөөсөө хийхгүй байна. Тэгэхээр энэ уншлагыг үзэж байгаа хүмүүс маань яг одоо хайр гэдэг зүйлд итгэхийг сонгож байна гэж сонголтыг хийгээрэй. Хайр гэдэг зүйлд би итгэхийг сонгож байна. Би хайрд итгэхийг сонгож байна. Хайр гоё гэдэгт итгэхийг сонгож байна. За, таны сонголт асар хүчтэй энэ сонголт нь биелэх болно. За, дараагийн харж хүсвэл нь болохоор энэ харилцааны чиглэл хаашаа явж байна? Энэ харилцааны ирээдүг нь харж өгье. За, энэ харилцаа хаашаа явж байна? Ямар зөв рүү явж байна? За маш их зүйл болж байна. Хэд хэдэн зүйл дараалтаараа явагдана гинэ. За эхлээд та хоёр маань хоёулаа ийм докторгүй болох болно. За тэгэхээр яг ялцгүй ихэр төлөд мөн хэдэн харагдаж байна. Queen of Pentacles нь гараад ирлээ те. King of Pentacles нь хос нь гараад ирлээ. Ингээд яг хоёулаа хамтдаа зэрэгцээс гараад ирлээ. За тэгэхээр эхлээд бүх зүйл буур суурин докторгүй болох болно. Бүх зүйл ингээд угаасаа нурж унах болно. Өнгөрсөнд болж исэн, өнгөрсөнд итгэдэг байсан үзэл бодлуудаараа иж нурж унана. Тэгээд гадны ертөнцийн яг шууд утгаараа материаллык таны орон гэрийн суурь гэх мэтлэр одоо нүүж магадгүй те орон гэрээ өөрчилж магадгүй, ажлаа өөрчилж магадгүй, амьдралд нь асар их хэмжээний суурийг өгдөг байсан зүйлийг та үндсээр нь зулгааж аваад хайх болно. Ингэснээрээ шинэ үндэс ургуулах боломжтой болж байгаа. Та хоёр нэгдээд цоо шинэ үндсийг цоо шинэ хөрсөнд ургуулж эхлэхгүй л бол та хоёрын маань хоёулынгийнхаа үндэс суурь нь жоохон ялзарсан байгаа тань.
сайн суурь байгаагүй ажээ. За тэгэхээр та өөртөө итгэх итгэл гэдэг зүйлийг хаанаас олж авдаг вэ? Өөртөө итгэх итгэл гэдэг зүйлийн суурь нь хаана гэдэг вэ? Хайр гэдэг зүйлийн суурь нь хаана гэдэг вэ? Энэ бүх зүйлийн суурь нь шинжлэгдэнэ. Ялцарсан суурьуд нь цэвэрлэгдэнэ гэж хараад байна. Гэтэ цэвэрлэгнийх нь ихэнх ажил нь аль хэзээ хийгдчихсэн байна. Дахиж нэмж одоо ингээд травматаад нэг хүм зүйл нурж унаад ах шаардлага байхгүй. Энэ дандаа юм нурж унсны дарааны цэвэрлэгээний ажлыг нь хийх үзрүүл tower доошоо орсноор гарч ирдэг. Тэгэхээр аль зэний нурцсан балгасыг нь одоо балгасыг нь цэвэрлэнэ л гэсэн үг. Тийм тэгэхээр таны өөртөө итгэх итгэл хайр гэдэг зүйлийн итгэл үнэмшлэг ямар суурьтай бэ? Бага наснд ямар суурь байсан бэ? Эдрийг нь бүгдийг нь цэвэрлээд шин суурь олно. Тэгэхээр та өөртөө итгэх итгэлийг гадна үзмжээс авч гин үү? Амьдарч байгаа байр саваас авч гин үү? Ажлаасаа авч гин үү? Эдгээр бүгдээрээ ялцарч болдог хэврэг суурь гэж тооцогдно. Хэврэг үндэс гэж тооцогдно. Харин та өөртөө итгэх итгэл гэдгээ өөрийн мөн чанар, өөрийн сүнс, өөрийн энерги, өөрийн мэдрэмжэн дээрээ суурилах юм бол эмэл хизээж хинж хугалж чадахгүй, хинж эвдэлж чадахгүй ийм баттай суурилах болно. Тэгэхээр та энэ суурьудаа үндэс язгууруудаа цэвэрлэнэ. Арай илүү бат бөх зүйлсийг суурай болгоно. Ингээд манай хоёрынхаа маань зүүн луу баруун луу хоёрын итгэл үнэмшил хайр гэдэг зүйлийг юм одоо доргионтой жижигэнтэй дээр нь зогсож болдоггүй ингээд зогсох юм бол нуруу онцдог гэж бодож байгаа нь ерөөс юм айдастай холбоотой тий хайр бол найдваргүй би найдваргүй гэдэг айдас байгаа. Тэгэхээр юу найдвартай вэ гэдгийг олж мэднэ. Тэгээ зөвхөн найдвартай зүйлд өөрийн итгэл үнэмшлээ суйрлуулна. Ингэх юм бол нөө хайраа сайхаа болцсон хоёр ч шууд юу яг төр таргыг үлдэж ирээд тэрэлдээд нэгэндээ сэтгэлээ илэрхийлэхээс өөр аргагүй болно. Угаасаа яагаад бол хоёр талд хоёлаа тэр л зүйлийг хүсэж байгаа. За тэгээд та хоёр маань нөхцөл байдлыг цоо шинээр хараад аз жаргалтай байх болно. Completion нэг world-гийн үзрийн доор нь наргийн үзрэн гараад ирсэн байгаа нь гоё харагдаж байна. Яа ингээ бүх зүйл бүрэн дүүрэн болоод эцлээ тэ happy ending гэдэг кино дуустах шиг яа ингээ аз жаргалтайгаар мэлмээд гоё болж байна. Тэгээ та хоёрын харилцаа шал өөр шинээр эхлэх болно. Өнгөрсөн шигэ байхгүй. Тэгээд энэ та хоёрын сүнсний аян замлалын шин ботыг эхлүүлнэ. Шин аяллыг эхлүүлнэ. Энэ ерөөсө hanged man гэдэг энэ үзэр нь Fool's Journey Major Arcana-гийнхаа яг голд нь илэрдэг үзэр байгаа. Тэгэхээр Fool нь эхний хагас Major Arcana-гийнхаа эхний хагас дээр нь ийм зөвхөн материалын зүйл дээр анхаарсан явж байгаад hanged man дээр учирсныхаа дараа сүнслэг болоод тэгээ эцэст нь өөрөө бурхан лугаа болоод гэгээрээ дуустдаг. Тэгэхээр гэгэрлийн аян завлуу ингээд амьдрал нь иргэн гэсэн үг. Тийм тэг хамт та хоёрын амьдрал хоёулаа хамттайгаар эргэх нэ. Өмнөх шигээ тийм өмнө та хоёр ямар харилцаатай байсан тиймэрэ байхгүй ийм шал ондоо төвшний шал ондоо гой харилцаа болж өрх болно. Тэгээ та хоёрын эргэн тойронд байгаа хүмүүс энэ хоёр өөрчлөгдөж гээд бүгд анзаарах болно та хоёрыг өөрчлөгдсөнийг. Тэгээ сайн талаараа өөрчлөгдсөн байх болно. За уншлага нь ингээ боллоо. Та одоо манай нэмэлтийг маань авахаар бол нэмэлтээр нь тэдний дараагийн алхмыг нь харж өгнө. Тэд дараагийн алхмаа хизээ хийх вэ гэдгийг харж өгнө. Тэгээс ахиусууд нь таны зүгээс юу хийгээсэй гэж хүсэж байгаа вэ гэдгийг харж өгнө. За хэрвээ та нэмэлтийг авах гэж байгаа бол яг одоогийн байдлаараа description дотор холбоосноо автоматар таны email хаяг руу нэмэлтийн холбоос шууд орж ирэх болно. Ерөөсөө цаг алдахгүйгээр. Тийм учраас та зөв email хаягаа оруулсан байна уугүй шалгаж өөрөө буруу email хаяг оруулсан байвал тэг яах чаргагүй шинээр төлбөр хийхээс аргагүй болох юм шүү. За гэтээ та нэмэлтийг авахгүй хэрэг бичлэгээ энд ингээ орох гэж байгаа бол бичлэгийн минь үзэн баярлаа. Хэрэг болсон байх гэж найдаж байна. Дараагийн имжлэгээр уулзъя. За тэгээ нэмэлтээр авах гэж байгаа бол нэмэлтээр маань тун удахгүй уулзъя. За групп номер 3 сайн байцгаана уу? Та бүхэн маань хүч чадал гээд энэ сайхан өдрийг сонгосон байна. За эхлээд та болон тэдний байдал, бодол, мэдрэмж болон хүслийг нь Star Dragon буюу логийн хавцраар хараад өгье. За зүүн луу, баруун луу гэд нэг луу сонгоно, луугийн үзэр сонгоно. Тэгээд аль тохирч байгаа нь таны үзэр юм шүү. Тэгээд зүүн луу, баруун луу аль хоёрын аль нь ч тань тохирохгүй байвал энэ таны групп биш гэсэн үг юм аа. Тийм учраас өөр группийг сонгоорой. Эсвэл өөр бичлэгийг бичлэг таны мэдээлэл байж болзошгүй. За зүүн луугийн үзрийг авъя. Resources. За баруун луугийн үзрийг харъя.
resilience, finding your limits. За 2-ын тоотой тэгээд 11-ийн тоотой энэ хоёр үзэр гарч ирсэн байна. За эхний луу нь болохоор resources буюу одоо эд хогшил хөрөнгө санхүү гэсэн утгатай юм уу гарч ирж байна. 2-ын тоотой гэхдээ 2 шиг 20-ын тоогоо 11-ийн тоо юм шигээр бичсэн байна те. За баруун луу нь болохоор resilience буюу одоо дотоод хүч чадал төвчээр одоо бууж өгөхгүйгээр ингээд урагшлуулж явах хүч чадлыг илтгэдэг үзрээ. Finding your limits өөрийн хил хязгаараа олох 21-ийн тоотой үзэр байна. 21 энэ 11 гэдэг энэ хоёр тоонууд нь хоорондоо ач холбогдолтой ч юм шиг харагдаж байна. За тэгээ та хоёрын дундын үзэр нь болохоор strength буюу хүч чадал гэдэг үзэр гарч ирсэн байна. За нэгдэл нь resources буюу одоо нэг жоохон материалыг эд хогшил арай биш юм аа. Resources ч одоо юу гэлээ. Одоо хүнд байдаг нөөц гэх юм уу те. Нөөц гэсэн утгатай үгэж болно. Хүний хувийн эзэмшил болон нөөц. Тэгэхээр зүүн талын луу нь болохоор карьер болон нөөц, өөрийн хөрөнгө, эд мөнгө гэх мэт ийм зүйлсүүд дээр анхаарч байна. Бас энерги нэг төрлийн нөөц байх боломжтой байдаг. Энерги гэдэг нэг төрлийн нөөц болон баялаг байх боломжтой байдаг учраас энерги болон санхүү гэх мэт зүйлс дээр зүүн талын луу их анхаарсан байгаа харагдаж байна. Харин баруун талын луу болохоор өөрийн хил хязгаарыг даваад, өөрийгөө ангаагаад, өөрийнхөө сүнсийг хөгжүүлээд явж байгаа байдалд харагдаж байна. Тэгээ шууд утгаараа өөрийн хил хязгаарыг яаж давж, яаж өөрийнхөө хил хязгаарыг олж мэдж байгаа вэ гэхээр шууд утгаараа аялаад шин зүйлийг олж мэдээ, шин зүйлийг олж нээгээд явж иж болцсохгүй. Тэгэхээр өмнө хийж үздэггүй байсан шин зүйлсүүдийг хийж үзээд, өмнө уулздаг байсан хүмүүстэйгээ уулзаад, өмнө хийж үзээгүй ажиллаа үзээд гэдэг иймэрхүү өөрийнхөө хил хязгаарыг шинээр тогтоох зорилгоор, өөрийгөө хувиргах зорилгоор өөрийгөө хүчит шахаж байгаа. Хил хязгаараа шахаж байгаа харагдаж байна. За тэгээ энэ хоёр луу нь хоёулаа зүүн тишээ харсан сонирхолтой байна те. Энэ хүн зүүн тишээ харсан, луун зүүн тишээ харсан. Энэ бас зүүн тишээ харсан. Баруун тишээ харсан ганц хүний толгой байгаа нь нэмэгтэйгийнхэн толгой баруун тал руу харсан боловч хөзөрнийхөө кадраас гараа явцсан байна. Тэгэхээр өнгөрсөнтэй холбоотой өнгөрсөнд асар хэмжээний ач холбогдлыг өгсөн хүмүүс байна гэж харагдаж байна. Өнгөрсөнд хийж чадаагүй зүйлсүүдээ одоо хийж байгаа. Өнгөрсөнд байгаагүйгээс болоод одоо цагтаа хохирсон болвол тэрийг нөхөх гээд өнгөрсөндөө их анхаарсан гэдэг ч юм уу. Эсвэл өнгөрснийхөө хохирол, өнгөрснийхөө асуудлыг дахиж давтагдахгүй гэдгийг бүр баталгаажуулахыг хүсэж байгаа юм хүмүүсэж болцсохгүй байна. За хэрвээ энэ нөхцөл байдал нь тань таарч ивэл та үргэлжлүүлээд сонсоорой. За тэгэхээр зүүн талын луугаас нэхлээд зүүн талын луу нь баруун луунда юуг бодож, юуг мэдэрч тэгээ баруун талын луугаас юуг хүсэж байгааг нь харж өгье. Гэтэ би бас энэ харилцааны одоо ерөнхий байдлыг бас хармаар санагдлаа. Харилцааны ерөнхий байдал нь жоохон ойлгомжгүй. Хамтж байгаа юм шиг үгүй юм шиг. За харилцааны ерөнхий байдал. Окей, нэг тийм блоктай хүмүүс байж болцсохгүй. Шууд утгаараа харилцааны блоктай, Facebook, Instagram, Messenger-ийн блоктай байж болцсохгүй хүмүүс байна. Тэгсээр нэ өөрсдийнхөө нэгнийхээ төлөө асар их зарцуулсан. Тэгэхээр баруун луу нь өөрийн хил хязгаарыг шахаад өөрийн хил хязгаарыг шинээр тэлж байгаа зүүн луугийнхаа төлөө байж болцсохгүй. Тэгээ зүүн талын луу нь болохоор хөрөнгө, энерги гэх мэт энэ зүйлсээр анхаарч байгаа нь баруун луугийнхаа төлөө байж болцсохгүй байна. Тэгсэн хэрнээ харьцахгүй байгаа хүндий байгаа блоктай байгаа. Өөрөө өөрсдийн хувьдаа хүч чадлуудаа олох гээд хичээж байгаа хүмүүс гэхэлэр энэ хоёр хүмүүсийн зүүн луу, баруун луугийнх нь хоёулынх нь яг одоо цаг дээр анхаарсан байгаа зүйл нь яг адилхан зүйл байгаа учраас адилхан энергитэй зүйлийг хоёр өөр талаас нь анхаарат байгаа учраас энэ хүмүүсээс ихэр төлөөд байх боломжтой байна. Бас strength гэдэг хүч чадал гэдэг төсөр гараад ирсэн. Энэ хүч чадал гэдэг төсөр нь хэрлэлээр харилцаа бэлэгдэж болдог. Гэтэ бас зөрүүд зан чанарыг бас бэлэгдэж болдог байгаа. За зүүн талын луугийнх нь бодол мэдрэмж болон хүслийг нь харъя. Бодол мэдрэмж хүсэл. За баруун луугийнх нь бодол мэдрэмж хүслийг нь харъя. За бодол хоёр үзэр гарч ирж байна. Мэдрэмж
Баруун руу их зүйлийг бодож байгаа бол тэ хүсэл. За тэгэхээр их сонио гаднаас нь эхлээд өнгөцгөн харахад хоёулаа нэгэндээ дургуун хүмүүс шиг ирнэ. Яг жоохон гүнлүү нухаад харахаар энэ хоёр хүмүүс хоёулаа нэгэндээ маш тийм гүн зузаан сэтгэлтэй, гүн бөгөөд жинхэнэ сэтгэлтэй хүмүүс нэ. Яг жинхнээс нэгэндээ сэтгэлтэй хүмүүс. Тэгэхээр та нөгөө хүнийгаа та өөрийгөө айл нэг л уу гэж тооцоод нөгөө хүнийгаа та тайргүй гэж бодож байгаа бол тийм биш юм аа. Үнэхээр гүн жинхэнэ хизээж юунд ч алга болохгүй төвшний ийм их хэмжээний сэтгэлийг нэгэндээ тээсэн хүмүүсийн хоёр тал хоёулаа. Тийм болохоор бас ихэр төлөөд байх магадлал нь улам ихсээд явчлаа. За зүүн талын лугаас нь эхлээд тайлж уншия. За зүүн талын луугийн бодол нь болохоор хүсэл нь биелэх өдрийг хүлээдэг. Хүсэл нь биелэх юм бол яг ямар байдгийг гэдгийг хүсэл нь биелэх үед ямар байхыг асар ихээр боддог, мөрөөддөг. Бас өөрийн мэдлэгүүгээр манифест шийдийг хийдэг гэж харагдаж байна. Тэгэхээр манифест шийдийн хүч чадалтай өөрийн мэдлэгүүгээр хийдэг. Эсвэл бүр санаатаагаар шийд хийдэг ч болцсохгүй. Тэгээ бас зүүн талын луугийнх нь бодлууд нь болохоор нэг юм хэрвээ бирд гэж байдаг бол энэ тэ хэрвээ бирд миний 3 хүслийг биелүүлнэ гэд над дээр ирсэн бол миний нэг хүсэл нь баян болох. Мөнгө болон энерги дахиж хизээж санаа зовдөггүй байх. Хоёр дахь хүсэл маань баруун луутайгаа хамт байх гэд гих мэтчлэн ингээд тэр бирдийн 3 хүслийнх нь хоёр дээр нь нэг дээр нь заавал та орж ийна, тантай хамт байх гэдэг хүсэл орж ийна. Тэгээд мөнгө санхүү дээрх анхаарат байгаа шалтгаан шуналтайдаа биш зүгээр аюулгүй байдлыг хүссэндээ, доктортой тайван амьдралыг хүссэндээ. Тэгээд баруун луудаа доктортой тайван амьдралыг, хангалуун амьдралыг өгч чаддаг байхыг хүссэндээ мөнгө санхүүг эрхэмлээд байна. Тэгэхээр бирдээс үсэж байгаа 3 хүслийнх нь хоёр нь нэгэн санхүү нөгөөх нь та гэдэг. Тэгэхээр энэ хоёр хүсэл нь хоёулаа яг үндэ таны талаар л байгаад байгаа. Ерөөсөө тийм хувиач байсан биш, өөрийгөө бодсон биш. Ерөөсөө энэ харилцаа болон таны төлөө хамгийн сайн зүйл юу байх вэ гэдгийг шийдээд бодцоод тэрийг биелүүлж байгаа, тэрийг амжилттайгаар хийж явах юм байна. Тэгэхээр таныг блоклсон бол таныг блоклох нь ирээдүйд ашигтай, ирээдүйд зөв энэ харилцаанд хамгийн зөв зүйл гэж бодсон учраас л блоклсон байгаа харагдаж байна. За мэдрэмж нь болохоор мэдрэмж нь арай жоохон үүмэнтэй байна, үүмэн самуунтай. Мэдрэмж нь болохоор би ерөөсөө ингээд хүмүүст өгье гэснээр нэгт өгч чаддаггүй. Хоёрт өгье гэснээр өгч чадсны дараа эргүүлээд надад юу ч ирдэггүй. Ашиглуулцдаг гэдэг ийм жоохон гутранг цөхөрсөн үзэл байгаа зэн. За хүсэл нь болохоор юу баруун луугийн төлөө тууштай хөдөлгөөн хийж эхлэхийг хүсэж байна. Удаанаар, тайвнаар, баттайгаар, суйртаар. Ингээд тайван хөдөлгөөн хийж эхлэхийг хүсэж байна. Тэг хөдөлгөөнөө ч гэсэн хийгээд эхэлсэн байгаа. Би ингээд чиний төлөө их зөндөө зүйлийг өдөр тутамдаа ингээд одоо зүлгэж хийдэг. Өдөр болгон чиний төлөө зүлгдэг гэдгийг чи минь хараасай гэдгийг мэдрээсээ анзаараасай гэж хүсэж байгаа харагдаж байна. Тэгээ бас энэ өөрийнхөө зүлгэж байгаа зүйлсүүдэд танд үзүүлж эхлэхийг асар их хүсэж байна. Ийм өдөр болгон ингээл босоод асар ийм одоо юм зэвэрцэн аягмаа ингээл зүлгэж байгаа юм шиг юм нилээн салдаггүй харилдаггүй юм хэцүү зүйлсүүдийг нухаа зүлгээ сууж байгаа өдөр болгон ингэж байгаа ийм энерги зүүн талын лугаас орж ирж байна. За тэгэхээр баруун талын луг нь харъя. Lovers гэх үзэр доошоо харцсан гараад ирсэн. Тэгэхээр жоохон баруун талын луг жоохон бас юм цөхрөнгө энерги байна те. Page of Pentacles хүлээлт гэдэг үзэр доошоо хараад гараад ирчихсэн. Тэгэхээр ерөөсөө бит хоёр нийлэхгүй бах та, надтай хамт байхыг хүсэхгүй байгаа да гэсэн бодлоод байна. Бит хоёр ер нь бүтэхгүй дээ гэсэн юм бодлоод байгаад байна зүүн талын лууд нь. Тэгээ миний санаж байгаагаар болдоггүй дээ гэсэн юм зөвхөрлийн мэдрэмж. Энд чинь болохоор миний байдал миний хүсэж байгаагаар угаасаа иргэдэггүй дээ. Гэхдээ би хүссээр л ах болно гэсэн юм зөвхөрлийн нэр. Энэ талд нь болохоор би хүмүүст өгье гэснээ өгч чаддаггүй, өгсөн ч гэсэн эргүүлээд юм авч чаддаггүй. Гэхдээ өгөхгүй ч хичээсээр л ах болно гэсэн. Яг таг адилхан нэрийг хоёр талаас хоёулангаас нь гарч ирж байгаа учраас баг ихэр төлөд мөн болоо явчлаа. Түнхлээ юм мөн болоо явчлаа. За тэгээ баруун талын луугийн мэдрэмж нь болохоор хичнээн юм зөвхөрлийн мэдрэмжтэй байгаа ч гэлээ. Зөвхөрсөн нөгөө хүн ингэхгүй дээ надтай хоос ахыг хүсэхгүй байгаа даа гэж бодсон байгаа ч гэсэн би бол гэхдээ энэ хүн дээр тогтсон. Би бол зүүн луун дээр тогтсон. Би бол зүүн луугийн төлөө тэмүүлэн тэнцэн эцсийг нь харах гэж оролт нийцэс байхгүй байсан ч гэлээ эцсийг нь харах гэж оролт нийцэс байгаа юм шиг хичээсээр байх болно. Би ер нь хүнтэй л суун өөр хүнтэй суухгүй гэ бүр яг шийдсэн байгаа байдалтай харагдаж байна. Баруун талын луун.
Мэдрэмж нь бол тийм ээ. Мэдрэмж сэтгэл нь бол ерөөсөө зүүн талынхаа луун дээр тогтцсон бөгөөд өөр хүнд дурлахгүй, өөр хүнд халихгүй юм сэтгэл нь бол баттай суурьтай болчихсон байна. За хүсэл нь болохоор жоохон ойлгомжгүй байна. Magician харилцаа холбоо бас шид гэдэг юм зэрэг доош харсан гарч ирж байгаа. Тэр хүсэл нь юу хүсэж байна? Энэ жоохон ойлгомжгүй байна. Би нэмэлт тодруулга авъя. Хүсэж байгаа зүйл нь жаахан ойлгомжгүй байна. Хүсэж байгаа зүйл өөрөө мэдэхгүй байгаа юм бол. За бүр ойлгомжгүй л явчлаа. Magician, Queen of Pentacles, the World хүсэж байгаа юмнууд нь гэд энэ хүзрүүд ингээд дээшээ гараад ирсэн байсан болвол зүүн лөө баруун лөө хоёр хамтдаа аз жаргалтай, доктортай, суурьтай, харилцдаг, ярилцдаг. Тэгээ амьдралыг шинээр эхлэхийг хүсэж байна гэж гарч ирэх байсан. Тэгсэн чинь бүгдээрээ доошоо гараад ирсэн байгаа болохоор баруун луу зүүн луутайгаа харьцахыг хүсэхгүй байна. Зүүн луутайгаа доктортой байхыг хүсэхгүй байна. Шинээр эхлүүлэхийг хүсэхгүй байна гэсэн зүйл болоод хуурчлаа. Тэгэхээр баруун луу нь яагаад энэ зүйлсийг хүсэхгүй байгаад байна вэ? Энэ хүсэхгүй байгаа гэдэг өөрөө мэдж байгаа болов уу? За тэгээ нэмэлт тодруулах гаргаж ирээ. Яагаад юм сонио юм бүтэхгүй байхыг юм ингээд хаалттай салалттай дорд чигээрээ байхыг хүсэж байна вэ? Яасан сонио хүсэл вэ? За энэ хүслийнх нь угийг нь олж харъя. Яагаад ийм зүйлийг хүсэж байна вэ? Page of Pentacles хүлээлтээ зайсан байна. Хүлээлт гэдэг үзэр 2 удаа гарч ирлээ те. Page of Pentacles. Энэ нь болохоор зүүн рүү харсан. Энэ Page of Pentacles дээш харсан боловч баруун руу харсан байгаа. Тэгэхээр хүлээлт яг ерөөсөө өсөхгүй байна. Хүлээлтээс болж хохирдог. Хүлээлтээс болж завдаг. Тийм учраас ерөөсөө юм бүтэхгүй гэж бодчихё. Бүтэхгүй байхыг хүсчихье. Бүтэхгүй байхыг хүсэх юм бол өдөр болгон миний хүсэл биелнэ. Хэрэг бүтээсэгээ хүсчих юм бол өдөр болгон миний хүсэл бүтлгүүтнэ. Тийм учраас өөрийн энерги, өөрийн зүрх, өөрийн хичээл сэтгэлээ хамгаалахын тулд би хүсэхгүй. Гү нийлэхгүй. Бүтээхгүй. Би бүтлгүүтхийг хүсэж байна гэдэг наа. Тэгэхээр бүтлгүүтхийг хүсэх юм бол бүтлгүүт нь өдөр болгон биелэх учраас ядаж нэг биелдэг хүсэлтэй байхыг хүсэж байгаа юм байна. Яасан сони. За энэ тал дээр нь нэмэлт дээр нь сахиуснаас нь зөвлөгөө орж ирнэ. Энэ ялтчгүй ангаах хэвээр зүйл байгаа даа те. Ийм жоохон буруу бодлоо те. Нэг нь ерөөсө бити бүтээсэ гэж хүсэж байгаа учраас л бүтэхгүй байгаа. Гэхдээ бити бүтээсэ гэж хүсэж байгаа нь яг үүндээ бүтээхийг хүсэж байгаа учраас бити бүтээсэ гэж бодоод байгаа гэсэн үг болж таарж байна. Ойлгож байна уу те. Ийм эгоны тоглолтууд, эго болон хорлолын тоглолтууд юм сонио ойлгомжгүй цанглаанууд үүсгэждэг. Тэгэхээр энэ бол яг эгоны хорлолын тоглолт явагдаад байгаа харагдаж байна. За одоо болохоор тэд танд юу хэлхийг хүсэж байна вэ гэдгийг нь харж өгье. 2 өөр үзрээр харж өгөх болно. Romance Angels хайр дурлалын мессежтэй үзрээр харж өгье. За зүүн луунд баруун луудаа юу гэж хэлхийг хүсэж байна вэ? Stay optimistic about your love life. Зүүн луунд баруун луудаа багшилж байна. Яа тийм готронг агаад байгаа юм бэ? Яагаад ингэ бүтэхгүй болохгүй гэдэг байгаа юм бэ? Өөдрөг байгаа чи яг багшилж байна. Яг голыг нь онж багшилж байна. Тэгэхээр та хоёр нийлэхгүй байгаа бол энэ зүүн луун баруун луундаа багшлаад байгаа учраас та хоёр нийлэхгүй байгаа. Чи ингэ өөдрөг болтолчихоо. Би чиний амьдралд орж ирэхгүй. Чи надтай бүтээхийг хүстэл чинь би чиний амьдралд орж ирэхгүй. Яагаад гэвэл чиний хүсэл бодол чиний хар биелдэг гэдгийг би харуулахын тулд хийж байгаа. Гэсэн мессеж орж ирж байна. Codependency тийм манай баруун талын луун зөндөөх айдас байгаад байна. Зүүн талын луунд болохоор жоохон юм цөхрлөөд готрон гуслууд байгаа боловч яг хүслийнхаа талаас маш сайн тэмүүлж чадчихаа. Баруун талын луун болохоор ингээд жоохон ойлгомжгүй мэдрэмж нь болохоор илүү баттай суурьтай тогтсон байгаа юм. Цөхрлийн байдалтай, айцын байдалтай, төгшүүрийн байдалтай амар юм байгаад байна. За энэ дээр нь нэмэлт мессежүүд харж өгье. За тэгэхээр баруун талын луун болохоор хамт байхгүй бүтлгүүтнэ гэдэг сонголтыг гаргацсан байхад нь зүүн талын луун амьдрал нь ороод ирэх юм бол ингээд буруу сургааллах гэдэг тийм чи ингээд ялагдахыг сонгоцсон хэрнээ ялж болдог гэдэг буруу сонголтыг өгөх гэдэг буруу сургаалыг өгөх гэдэг. Тийм учраас амьдралд нь орж ирч чадахгүй ингээд хүлээгээс ороод харин баруун талын луу ялж чаднаа ялахыг сонгож байна гэдгийг сонгох юм бол тэр үед нь орж ирнэ. Тийм ээ чи өөдрөг байснараа л ялна. Ялахыг сонгосноор л ялна. Ялагдахыг сонгосноор ялахгүй гэдэг юм сургаал явагдаад байна. За зүүн талын луу баруун луундаа юу гэлмээр байна? Баруун луу зүүн луундаа юу гэлмээр байна? High Priestess.
За, stay optimistic about your love life. Хайрын амьдралынхаа талаа өөдрөг байгаарай. Өөдрөг үзэл бодол болон итгэл үнэмшил нь танд романс хайрыг авчрах болно. Nine of Pentacles. Ганцаараа байх, ганцаараа зүйлсийг туулах, ганцаараа хангалуун байх гэдэг үзэр доошоо харсан. Энэ үзэр яг үндэ доошоо харсан бахаараа хангалуун хосын харилцаа бэлэгддэг. Ганцаараа хангалуун байх биш, хосостой хамт хангалуун байхыг бэлэгдэж эхэлдэг. Nine of Pentacles доошоо харсан болохоор. Тэгэхээр зүүн талын луу, баруун талын луундаа юу гэж хэлмээр байна гэхээр өөдрөг бай, би чамтай л хамт байхыг хүсэж байна. Чамтай л хамт байхыг хүсэж байгаа учраас чамтай л хамт байхын тулд би энэ бүх зүйлсийг хийж байгаа. Миний зорилго бол чам дээр л байх. Миний зам бол чам руу л очино. Чам руу л хөтлөнө. Тэгээ миний энэ олж байгаа энэ ажил, хөрөнгө мөнгө, энэ бүх зүйлс чиний төлөө, чиний ааш жаргал, чиний хангалуун байдлын төлөө юм аа. Тийм учраас жоохон өөдрөг байгаарай. Надад итгээрэй. Faith буюу итгэл үнэмшилтэй байгаарай. Надад итгээрэй. Юу ч болж исэн өөдрөг байгаарай. Миний хайраа гэдэг юм ялуу үг орж ирж байна. Биелэх гэж байгаа жоохон иччихлээ. За тийм миний хайраа өөдрөг байгаарай гэдэг жоохон ялуу үг орж ирж байна. За баруун талын луу нь болохоор зүүн талын луунда юу гэж хэлмээр байна вэ гэхээр би чамтай хэд наалдамхай байхаас маш их айж байна. Наалдамхай байхгүй байхын төлөө хичээж байна. Тэг наалдамхай байхгүй байх нь зөв зүйл цаг хугацааны хувьд зөв зүйл гэж бодож байгаа. Тэгээ одоохондоо би ингээд хөндийж ирэхүү байгаад байгаа ч гэлээ. Энэ хувь зайныхаа дагуу болвол би зөв зүйлийг хийж байгаа гэж мэдэрч байна. Тэгээ би чамаа хүлээсээр л байгаа. Хүлээсээр л байх болно. Хэрэг цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн хоёулаа хамт байсаар л байх учраас, сэтгэлээрээ хамт байсаар л байх учраас одоохондоо ингээд чамаас ч ирэх жагаадаа би нэх төвшөөхгүй байгаа. Гэхдээ би энэ зүйлийг ангаах болно. Ангааж байгаа. Чиний төлөө зөндөө ангаалтуудыг хийж байгаа. Энэ ангаалт болгоно маань чиний төлөө юм аа. Тэгээ би чамаа мэдэрдэг, чамааг ойлгодог гэсэн мэс орж ирж байна. Яасан хөрх юм бэ те. Бүр миний бүрсгэлээ төлчлөө. За тэгэхээр ийм сонирхолтой зүйл харагдаж байна. Баруун талын луу нь болохоор ангаалтуудаа зүүн луудаа зориулж идэг. Зүүн луу нь болохоор энэ санхүү хөрөнгө нөөц, энерги нөөцүүдээ баруун луудаа зориулж хийж байгаа харагдаж байна. Тэгэхээр хоёулаа яг адилхан зүйлсийг нэгэн зэрэг хийгээ яваад байна. Энэ codependency найзыг ангаачих юм бол боллоо тий. Баруун талын луу айцаа ангаачих юм бол тэгэл боллоо. Энэ хоёр нийллээ. Юугүй нийллээ. За. Энэ харилцаа чиглэл хаашаа явж байна вэ гэдгийг харж өгье. Astrology deck болон Rider Waite-ийг харж өгөө. Миний микрофон яг унах гэж байна. За тэгэхээр би юу яаж өгнө вэ? Энэ шархыг ангаах тал дээр та ихэр төлөөдийн хамгийн том сада блокийг илрүүлэх гээд таран уншлагыг минь авбал таны том айдас руу илүү гүн харж өгч болно. Гэтэ тэр уншлагыг манай толин тасгалын ангид сууж үзсэн семинаруудыг зөндөө сонссон. Тэгээ толин тасгалаад ер нь жоохон тавтай тухтай хийж чаддаг болсон хүмүүс л тэр ихэр төлөөдийн сада блок гэдэг уншлагыг аваарай гэж зүйлээ. Яагаад л хамгийн том айдас хамгийн том сада блокыг гаргаад ирчингүүд үнийг ч би одоо яах вэ гэдээ гацах боломжтой. Тэгээ толин тасгалаар ангаахгүй бол ингээ гацчих боломжтой байгаа шүү. Тэгээ гацлаа гэдэг нэг амар зүйл биш. Дараа нь хэрвээ мартчихгүй бол толин тасгалаас орсныхаа дараа эргүүлж тэр уншлагаа сонсоод тэгээд ангаах боломжтой байдаг. За энэ харилцааны чиглэл хаашаа явж байна вэ? Neptune, Libra яг Neptune гарч ирэх юм шиг санагдаад байсан юм аа. За Neptune, Libra, Capricorn. За Rider Waite-гээрээ харъя classic Rider Waite-гээр нэмлүүд л та. Миний харилцааны чиглэл хаашаа явж байна вэ? Тимээ шарх ангаалт руу л явж байна. Өөрийн сэтгэл хөдлөл, өөрийн шархуудаас хэтэрхий хөндөй яддаг энэ асуудал ангаагднаа. За тэгээд амьдралд нь өмнө нь ингээм амьдралд нь хөндөй эрэгтэй хүн байдаг байсан болвол ялангуяа аав гэдэг ч юм уу гэр бүлийн дотн эрэгтэй хүн маш хөндөй, хайхрамжгүй, ерөөсөө ингээ хажууд байдаггүй, сэтгэлийн дэм болдоггүй байсан бол энэ шарх дээр анхаарах нэ. За тэгэхээр энэ айдсыг ангаах зам нь ингээл эзний гараад ирсэн шүү. Энэ дээр анхаараарай манайхаа. Энэ ерөөсөө та father wound эцгийн daddy issues гэж зарим хүмүүс муухай хэлдэг те. Тэгэхээр аавтай холбоотой шархаа ангаах нэ. Энэ шархыг ангаах юм бол энэ айдас дагаад ангаагдана. Наалт хит наалтнахаа байхаас айж байгаа найзууч гэсэн бүгдээрээ ангаачна. Аавтайгаа холбоотой шархуудаа ангаах нэ. За яаж ангаах вэ гэхээр аавтайгаа байсан дурсамжуудаа бодно. Дурсамжуудаа бодохдоо хамгийн муухайгаас нь эхлээд эсвэл хамгийн бага муухайгаас нь эхлээд нэг нэгээр нь мэдрээд тэгээд талент засглаар өдөрт нэгийг гэдэг ч юм ангаад явахд болно.
Тэгэхэд бол энэ айдас тэсгүй. За Нептун. Нептун ч далайван. Dream and transcend зүуд болон одоо давж гарах. Libra жинлүүрийн орд consideration, fairness and harmony. Capricorn материйн орд. За жинлүүр, матер, Нептун гэх Нептун ч бас загслаг болов. Ambition, ambiц ингээд ажил, харилцаа холбоо болон зүуд. Тэгэхээр энэ яг ингээд толдож гарч ирж байна тийм. Тэгэхээр энэ талд ажил байгаа. Ажлыг нь материйн орд бэлэгдэж байгаа. Энэ талд нь болохоор сүнсний ангаалт байгаа. Энийг Нептун бэлэгдэж байгаа. Тэгээ голд нь харилцаа холбоо гэдэг үзэр доошоо харснаар гарч ирж байна. Тэгэхээр энэ бүх зүйлсүүд дээшээ харсан тохиолдолд яг энэ дараалалаараа дээшээ харах юм бол бүх зүйл яг байрандаа ороод ингээ нийлэхээр харж байна. Тэгээ Нептун баруун тал нь Нептуныхаа зөөд болон далд ертөнцөө явчихна. Зүүн тал нь Capricorn нэг материаллаг амбиц амжилт гэдэг явчихна. Тэгээ голд нь Libra буюу харилцаа үерхлийн үзэр гараад ирсэн байна. Тэгээ одоогоор энэ гурван үзэр нь доошоо харцсан гарч ирж байгаа учраас ойрын хугацаанд жоохон буруу ойлголттой, жоохон буруу байдлаар гэдэг ч юм уу те харилцаа явагдах нь баг зэрэг үргэлжлэх нэ. Тэгээд энийг дээш нь харуулах түлхүүр нь юу вэ гэхээр энэ ерөөсөө зүрх дээш ганц дээш харсан элдийн 3 гэдэг энэ хүзэр байгаа. Энэ хүзэр дээш харсан энэ хүзрийнхаа дагуу шархыг ангаана гэдэг хүзэр байхгүй юм чинь. Өнгөрснийхаа шархыг ангаана. Тэгэхээр энэ King of Cups буюу энэ сэтгэл хөдлөлгүй эрэгтэй хүнтэй холбоотой шархыг ангааснаар гэп энийг ангаач гарч энэ хүзэр нь дээшээ харчин тий. Дээшээ харчингууд энэ дээдлэн дээр нэг бусад үзрүүд нь дагаад дээшээ харах нь. Тэгэхээр ерөөсөө маш энгийн байна. Ганц л түлхүүрээ ангаалт. Тэгээ ангаалтаа хамгийн тодорхой гэвэл ийм сэтгэл гаргаагүй эрэгтэй хүнтэй холбоотой шархыг ангаана. Тэгэхээр X ч гэж болно те. Хэрэг аавтайгаа ямар ч тийм асуудалгүй харилцаатай байсан бол X гэж болно. Ийм хөндийн муухай X-тэй холбоотой. За л яг одоо бүгдээ манайха сонголтыг гаргая. Би ихэр төрлийн коучинг зүгээс яг энэ сонголтыг гаргаарай гэж жаахан шахчмаар байна. Би эрэгтэй хүнтэй холбоотой шархан ангаахыг сонгож байна. Би хөндийн эрэгтэй хүнтэй холбоотой шархыг хурдан төргөн амархан ангаахыг сонгож байна гэд өөртөө хэлээ. За. Би бас өөртөө хэлээ. Хөндийн эрэгтэй хүнтэй холбоотой шархыг хурдан төргөн амарханаар ангаахыг сонгож байна. За энэ сонголтыг гаргасан тохиолдолд энэ шархан бараг яг одоо цагт ангаагдсанаас ялгаа байхгүй. Одоо тэгээд амьдралдаа хэд хэдэн алхмуудыг хийгээд амьдралаа тулаад ганц хоёр талцлыг хийгээл тэгэл болоо гэл болчих болноо. За та бүхний маань уншлага ингээд боллоо. Цаашаа нэмэлтийг үзэхээр бол нэмэлтээр түүний дараагийн алхмыг харуулна. Тэдний дараагийн алхам хизээ байхыг харуулна. Тэгээ сахиусууд нь танд юу хийгээсээ хүсэж байгаа гэдэг зөвлөгөөг нь харуулна. Энд чинь бас хангалттай зөндөө зөвлөгөөнүүд гараад ирчихээс учраас сахиус бурхан энэ группийнхний зөндөө энерж хайрладаг бололтой. Нэмэлтийг авах шаардлагагүйгээр зөндөө зөвлөгөө аль хэзээ хэлээд өгсөн. Нэмэлтийг авахгүй байсан ч гэсэн окей байхаар хангалттай окей байхаар зөвлөгөөр хангалттай хэлээд өчлөө те. За гэхдээ бас нэмэлтийг авах юм бол нэмэлт илүү нарийн зөвлөгөөгөөр харж өгнө. За хэрвээ та нэмэлтийг авахгүй гэвэл энэ бичлэгийг маань үзээд надтай хамт цагаа өнгөрөөсөнд баярлалаа. Баяртай. Дараагийн өөр бичлэгээр уулзъя. Хэрвээ нэмэлтийг авах гэж байгаа бол тун удахгүй уулзъя.